Харь гаригийн онол сүнс чөтгөрийн түүхийг үгүйсгэж яваад нэг л мэтгэд эцэс төгсгөлгүй аим шиг адал явдал, хайр дурлал, тулааны талбар руу орчихно гэж хэн мэдхүлээ. Байж боломгүй. Санаанд буухын аргагүй энэ түүхийг үргэлжлүүлцгээе. 1, 2, 3僕らは何回だってきっとそう何年だってきっとさよならと共に終わるだけなんだ Манай момоч нь таньж мэдгүй газараа ганцаархнаа халуун аршаан орох гэж яваад бүр явж очиж нийтийн холимог аршаан руу яваад орсон доо. За тэгээд өнөө зэвхий саарал царайтай ахимаг насны ирчүүдээс яаж мултрах вэ гэж байтал толгоогоо хүчтэй зөхиод манарчнаа бас. Ямар тааж дотоод хүчээ ашиглан аршааныг хүчтэй оргилуулснаар гарч ирэхэд нь заван юмнуудын дээрээс хашаа нурж таарлаа. Гэтэл нэг нь бас явуулахгүй гэж хөлнөөс нь зуурч үзчихэ шүү. Тэгсэн яаж ч юм дээрээс нь модон байшин нураад ирдэв. Яаж вэ гэтэл халуун аршаанд үнэн чээл сууж байгаа туурбоо эмгэн маань ашгүй хуучин халуун усны газар байлаа. Чиний аз болоход би энд байна гэдэм да. Нууцаар зүнхэнд нь багтаж ороод хүрээд ирж момог нуугдаад хувцаа өмсчийтэл баахан цагдаа орж ирснээ муу Кито овгийнхан та нар засраагүй л байна уу гэд хулгайч цагдаад яваад өглөө. Харих замдаа момо туурбоо эмээгээс тэр байшингаас юу мэдэрснийг нь асуусан чинь тэр байшин ч авралгүй дээ. Хитрхи их хүний цус шингэчиж гэдэм. За харин нөгөө талд баахан хачин сахиус олж харсан хоёр маань хонх дуурахад момог ирлээ гэж амар баярлал дийгдэж гүгээд очисон мэдээж момо бол биш. Оронд нь бас л зэвхий саарал царайгаараа муухай инээсэн дөрвөн ахимаг насны эмэгтэй харин урд нь баг боосон бололтой шахуу нөгөө дөрвөөсөө тийс хөндлөн ууралжчихсан бас нэг хүн зогсож идэв. Нөгөө тавч нь манай хоёрыг дээрлэхэж орж ирээд ёстой юм үзээгүй юм шиг л хүний гэрт найрлалаа. Энэ босс авгаа жижигийн эцэг эхийг эмнэлэгтэй хооронд нь байрны түрээсээ авахгүй байгаа шүү гэд ингэж томроод байгаа юм байна. Энэ хидч бас момо руу аршааны газарт дайраад байсан ирчүүдтэй адил Кито овгийн хүмүүс. Манай хоёр түрүүн хан цөм зөкснөө баригдчихвээ гэд бөмбөгнөөл зогсоод идэв. Босс авгаа жижигээс чи арай надад хэлэлгүй ийш тийшээ яваад байгаа юм биш үсттэй. Сүнс зайлуулагч гэсэн балаа юмнуудаа дахиж авчирээгүй үз гэж асууснаа бараг л амтай чинь ярин шүү гэж сүрдүүлээд байгаа бололтой. Буугаа үзүүлж манай энэ хавийн уулаар ан хийж яваад санамсаргүй амтантай андуураад хүн буудчихдаг осол их л байдгийм даал гэж байна. Гинэт гэрийнхэн нүүдээр цагдаа шагаалаа гэсэн өнөө Кито овгийн ирчүүд хамт ороод ирдэв. Эднэр чинь цагдаад хүртэл суугны өстэй олж таарлаа. Манай муу Кэнийг сүнс зайлуулагч гэж сэжиглээд үнэхээр л жижигийн найз юм бол дуртай хөл бөмбөгийн багийг нь хэлчих гэж авчин. Азар манай хүн зөв хариулчин. Цөм зөксөн ханаа тэр хөл бөмбөгийн зурагт хуудсаар нууц юм чинь. Босс авгаа харин манай хэдийг гурвуулаа гэд мэдчиж. Энэ нутгийн галтуул авраг могоотой гих яриа бий. Тэр могоо өлсвөл галтуул дэлбэрдэг учраас эрт үед хүмүүс нэг хүүхдээр өргөл барьдаг байсан гин. Ямар тач өнөөдрийг хүртэл 200 жил галтуул дэлбэрээгүй. Харин тэр авраг могоон гуйжсан арснаас олдсон гих үзмрийг момо хараад зогсож байна. За момоч нэг иймэрхүү юм хийж явсаар эцэст нь жижигийн гэрт ирдэв. Мэдээж манай хүнийг бүгд л хүлээж байлаа. Момо шууд л үзэлцэж эхэлсэн ч тооны харьцаа бол арай л шудраг бос байгаа. Дөрөв нүдтэй Кито хоёр момогийн толгойг дийлб мөргснөө тэврээ давтал туурбоо эмээ гарч ирээд хин унтж байгаад сэрэж чадваа гэснээр тус боллоо. Гэтэл өнөө босс авгаа өөрөө босч ирээд момог карате цохилтуудаараа хид тусаж аваад бүр хан руу савж үйд юм да. Энэ саарал царайтай Кито овгийнх нь үе дамжин тосгоноо хамгаалах гэж 200 жилийн турш авраг могын өргөлийг бэлдсэн гэж авдیں۔ Дээрээс нь бүр энэ жижигийн гэр нь өргөл ярддаг талбай дээр баригдсан тахилын ширээ маягийн газар гин. Өргөл болгож золиослох хүмүүсийг оруулсан ч яг дутаад байсан. Ашгүй нэмэгдчлээ гихтэн зэрэгцээд сахиус наасан газар нь яг л элс шиг доошо сорогдоод эхэлдэв. Момо хүчээ ашиглаж гарах гэсэн ч нөгөө мөг Киточууд нь зай завсарч өгөхгүй буцаагаад чийдчлээ. Жижиг Кен хоёр ашгүй нэг ухаан ороо туслах нөө гэтэл бүр хүний өөрийнхөө хамтдаа доошо унцгаачнаа. Гэхдээ жижиг бүр яг нэг авраг амтан дээр унсан чинь нөгөөх нь юу мгаа Монголын олгоо хорхоо ивл яах вэ? Нөгөө мөг галзуу Кито овгийн хүн чинь хачин зан уйл маягийн юм хийгээд олгоо хорхог шүтэж мөргөж бүжгэлж байгаад л өөрсдөө оройн зогн олчтیں۔ Энийг харсан манай гурав нуугдах гэж газар доорох сорогдсон нэг байшин руу явж орсон ч момо Кен хоёр бүр нэг л биштэд явчлаа шүү. Кен яг л аратан шиг хувирч жижиг рүү дайраад өөрийгөө хүртэл гимтэх гэж үзнэ. Жижиг л эрүүл ухаантай байснараа яаж игээ зогсоож байлаа. Момоч гэсэн бараг ухаангүй байгаа чихтэй өөрийгөө гэмтэх гэсэн ч турбо имэйл тэрэнд нь өртөж таардیں۔ Халуун аршааны газраас эхлээл турбо имээ өөрийн мэдлгүй момог аварч таарад байгаа нь Азийн морны биед шингэснээс нь болсон ч гэж магадгүй.
Тур Баямэ Момогоос олж орилж сэрэд Жижид наад дөрвөн нүдтэй буцаанаа хүлээх хурдан дуусгаад Момог бас хүл гэж заалаа. Тур Баямэ маань мэдлэгтэй болохоор Жижид юу болоод байгааг тайлбарлая. Өнөө мө олгой хорхоч нь хүний сэтгцэд нөлөөлөх долгион цацруулахын гин. Жижигийн ээж аав энэний нөлөөгөөр л амиа хорлох гэж оролдоод эмнэлэгт хүргэгдсэн болж таарлаа. Ямар ч тач Жижид л ганцхан нөлөөлөхгүй байгаа нь Аз болж манай хүн ганцаараа л найзуудаа өхүүлж ихгүй гэж үзэж тарандаа олгой хорхоон дайралтаас зүгтэж харайлгаж яваад хөл алдаж унахдаа найзуудыгаа унахтал нөгөө хідэн зүгээр боломжтой олдвол өвчгээ зүтгээд идэв. Тэгсэн Жижигийн гэртээ хардаг гэдээсэн сүнс гинэт гарч ирэхдээ зэрэгцээд өнөө хоёр ч зүгээр болчихно. Тур Баямэгийн хэлснээр бол үүнийг чөтгөрийн нүд гэдэг. Нүд рүү нь харвал бас л галзуураад амиа хорлтын гинэ. Тэгээд яг одоо чөтгөрийн нүдний хараал олгой хорхоон долгион хоёр нэг нэгнээ няцааж байна гэдэг юм да. Манай хэд сайн ойлгохгүй байгаач боломжийг ашиглая л гэж байна. Кэн хувраад олгой хорхоон толгойг тас татсан ч толгой нь буцаал гараад ирчтیں۔ Олгой хорхоон дайралт эхэлж манай хэд зүгтахад чөтгөрийн нүд гих чинь Жижиг дагаж эргэлдээд байх нь тэрэ. Тэгээд яах чаргагүй чөтгөрийн нүдийг ихцлээд харчлаа. Тэр харж болохгүй гэдээсэн нүднээс нь түүний харсан зүйл нь хүний ёсыг уландаа гიშгсэн хүмүүс гим хоргүй сул дорой бяцхан хүүг хэрхэн золиос суулгаж аимшигтайгаар үхэл түргсэн түүх байлаа. Хүү өгсөн ч сүнс нь үлдэж энэ газрын золиос улсан үхэл бүрийг нэг нэгээр нь харжээ. Тэр хэдий сайхан сэтгэлээр туслахыг хичээсэн ч өөрөө амьгүй оршихуй болсон тул юу ч хийж чадаагүй өдийг хурж. Үүнийг харсан Жижи манай хэдэд түүний талаар хэллээ. Тэгээд байшингуудаас бууж улам гүн рүү явсаар хүүгийн анх байсан газар ирнэ. Гэтэл Тур Баямэ Жижиг чөтгөрийн өрхөнд орох гээд байна хол бай гэж сануулдیں۔ Нээрэл Тур Баямэгийн зөв байж таарна. Чөтгөрийн нүд Жижигийн бие доронгуудаа бүх хүнийг ална гээд Тур Баямэ Момо хоёрыг булан шахаад эхэлдэг. Одооноос бүх хүмүүст тамийг үзүүлнэ гиндэ. Энэ газарт өргөл олж өгсөн хүмүүсийн өршөө хорсол бүхнийг устгах гэснээ аимшигын олгой хорхоогоор зүгээр өт хорхой шиг л тоглодیں۔ Олгой хорхой чөтгөрийн нүднээс айгаад зүгтсэн. Нөгөөх нь араас нь ангуйчлахаар явчихна. Энэ хооронд Тур Баямэ Момод имэн байнгын л Жижиг сууд ухаантан гэж дууддаг байсныг сануулдیں۔ Энэ нь зүгээр ч нэг хөөргөж хэлээд байсан үг биш. Үнэхээр л Жижи шиг хүчрэхэг сүнстэй хүн барагтай бол байхгүй дээ л гэж байна. Бас биеийн хүч ихтэй яг л чөтгөрийн хүсэх бие байсан гин. Чөтгөрийн нүд Момо руу дайрахад Момо арай л барахаар байлаа. Тэгсэн огт сэргэж чадахгүй хөвцээр байсан Кен Момогийн төлөө ирж чөтгөрийн нүдтэй тулна. За энэ хүрээд алдарт Дандадан анимын цоо шинэ бүлгийн эхний 2 анги нь дуустдаг. 2 дугаар улирал нь яг одоогоор 7 хоногт 1 ангиар дэлхийд даяар цацагдж байгааг таад маань мэдсэн баг. Тэгвэл Дандаданы шар ус босгон тулааны зураглал, нулимс туслуулам сэтгэл хөдлөх тэрмүүчүүдийг өөрсдөө мэдэрч бүтнээр нь үргэлжлүүлээд үзхийг хүсвэл Univision-ы аним багц яг дэлхийн гаргалцтай зэрэгцээд цаг алдалгүй оруулж байгаа юм байна лээ шүү. Бас хадмал орчуулга, дуу оруулгатай хувилбараас нь өөрсдөө сонгоод үзэх боломжтой юм байна. You never go, baby, when you say